Эрхэм мөндөд телевиз үзэгчтэй Тусааны олон улсын 18 дахь кино наадмаас сурвалжилсан сурвалжлынхаа нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. Тусааны олон улсын 18 дахь удаагийн кино наадам 10 сарын 3-наас 10 сарын 12-ны хооронд бүгдээр нь Солонгос улсын Бусан хотод маш амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн кино наадам дэлхийн 70 гаруй орны 299 уран сайхны кино оролцсон байна. Кино наадам бол улаан ёсны ёслолоор нээлттэй хийдэг байгаа. Энэ улаан ёсны ёслол дээр бол Солонгосын бүх телевизийн болон киноны бүх оддууд нь алдартай найруулагч нар нь ирж оролцдог. Мөн олон улсаас оролцож байгаа маш олон кино наадмын шүүгч нар болон киноны жүжигчид, найруулагчид, продюсерууд оролцдог. Энэ кино наадмыг бол 18 жилийн турш уламжлалт болсноор бол Бусан хотын дарга нээж үгэлж энэ 10 хоногийн турш үргэлжлэх кино наадмыг нээлт хэлдэг байгаа. 2013 оны 18 дахь удаага зохион байгуулагдж байгаа олон улсын кино наадмын төв байр болох Тусааны Cinema Center гэдэг энэ байрыг харагдаж байна. Энэ бол солонгосууд энэ наадмыг зохион байгуулахад 18 жилийн туршид хамгийн анх дэлхийд ийм том зөвхөн кинон зориулсан ийм том центр барьсан байгаа. Энэ центр бол 54,000 м2 талбайгаас бүрдсэн 4,000 хүний суудалтай маш том кино наадмын нээлтийн болон хаалтын арга хэмжээ явуулдаг хэмжээтэй театрал театртай дотроо 6 кино дэлгэцтэй ийм том төв байгаа. Кино наадмын хүрээнд дэлхийн алдартай кино найруулагч нар болон кино продюсеруудтай хэлэлцүүлэг хийж кино форум үргэлжилдэг байгаа. Маш олон кинонуудыг нээлтүүд болгодог. Энэ дээр хэвлэлийн бах урлууд хийж кино найруулагч нар, жүжигчид, продюсерууд киноныхаа тухай ярих болон мастер класс гэж байгаа дэлхийн хэмжээний алдартай найруулагч нар хийж өөрсдөө киноныхаа бүтсэн сэдвийн тухай ярилцдаг байгаа. За Бусааны олон улсын кино наадамд энэ жил Монгол орныг бол хамгийн онцлог орноор нэрлэдэг байгаа. Киноны хувьд бол гол хоёр өрсөлдөөн хийгдэж байгаа гол хоёр компетишнд Монголын 2 кино өрсөлдсөн байгаа. Энэ та бүхний харж байгаа Сахиагийн Бямбагийн Remote Control кино бол хамгийн гол компетишнд өрсөлдөж байгаа хамгийн Монголын бүрэн хэмжээний уран сайхны кино байгаа. Энэ бас богино хэмжээний киногоор өрсөлдсөн болдог. Тэрэнд нь бол хуучны сайхан өдрүүд гэдэг найруулагч Батамгалангийн кино бол өрсөлдөж байгаа. Тэгээд өдөр тутмын гардаг Hollywood Reporter сэтгүүлд энэ жил Монгол орныг 3 киногоор албан ёсоор энэ Бусааны олон улсын интернэшнл кино наадамд орж байгаа гэдгээр нь бол онцлсон байгаа. World Opening хийж байгаа Шаргада киноны найруулагч оролт орчтой яг бүртгэлээ хэлээ гарч ирж байхад таарч байна. За. Тэгэхээр сайн явж иргүү. Киногоо төлөөлөх болсон сэтгэл маш өндөр байна л да. Төлөөд дэлхийд бас үр нөлөө нь их хүчтэй байгаа энэ Бусааны кино наадамд киногоо албан ёсоор сонгогдоод нээж байгаа байдалтай маш сэтгэл хангалуун байна. Ер нь ихтэй Монголын киночууд бас хөгжиж байна. Бас Монголынхон кино соёл урлагийг түгээн дэлгэрүүлэхэд зүтгэж байгаагийн үр дүн гарч эхэлж байна гэж ойлгож байна л да. Болцож байгаа богино хэмжээний кино наадамд албан ёсоор 10 кино өрсөлдөж байгаа дэлхийн 12 орны тэрний гол өрсөлдөөний эзэн болж байгаа Батамгалан найруулагчтай уулзуулъя. За ингээд дамгаа киногоо үзүүлэх болсонд таны киног яагаад шалгаруулчих гэж бодож байна? Анх удаа бол Монголоос шортын төрөлд оролцож байгаа болохоор тэгээд киноны маань утга санаа тэр имиж нь бол ердийн Монгол киноноос арай ондоо. Тэгээд магадгүй Азийн кинонууд дундаа бас ялгарсан юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Кино наадмын хүрээнд Азийн кино сан гэж дэмжлэг үзүүлдэг. Энэ сан дэмжлэг үзүүлэхдээ 3 хэсгээс бүрддэг. Энэ бол киног хамгийн анхны зохиол байх хэлбэрээс нь ахуулаад зохиол бичиж дэмжлэг үзүүлэх, кино зураг авалтаа хийж дуусаад дараа нь дүрс дуу янзлахад, сайжруулахад бас дэмжлэг үзүүлдэг. Мөн баримтат кино хийхэд бас дэмжлэг үзүүлдэг. Энэ наадмын хүрээнд бол ямар кинонууд энэ киноны зах зээл дээр зарагдаж байгаа гэдгийг бол тусгай аим үзлэг зохион байгуул кино театрт кино худалдаж авахдаа үзэж танилцдаг байгаа. Ийм маш сонирхолтой юм үйл ажиллагаа явагддаг. Бусааны олон улсын кино наадмын дэргэд Asian Film Market буюу киноны худалдааны зах зээл ажилтдаг. Маш том маркет ажилтдаг. Энэ маркет руу та бүхэн бүгдээр энэ Bexco гэдэг энэ дэлхийн алдартай том үзэсгэлэнгийн төв дотор болж байгаа. Энэ төв дотор Монгол улсаас анх удаага
Digital Contents гэдэг компани аль бие усных нэрхийг аваад одоо энэ үзэсгэлэнгийн танхимаа нээгээд ажиллаж байгаа. Одоо энэ танхимд хэрхэн одоо Монгол кинодыг яаж зарж байгаа талаар олж сонирхцгаая бүгдээрээ. Одоо энэ том танхим дотор одоо улс орноос бүх дистрибьютор өөрсдөө байрлалаа аваад энэ дотор өөрсдөө кинонууд дэлгэж үзүүлээд киногоо хэрхэн өөрсдөө эндээс сонгосон кинонуудыгаа бас энэ байгаа бүх оролцож байгаа маркет оролцож байгаа хүмүүст дэлгэцэнд үзүүлээд тэгээд хоорондоо киногоо зарах, солилцох маш олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ худалдаан дотор бол зөвхөн Аз гэхгүйгээр дэлхийн 50 гаруй орныхан байгаа. Европоос байна, Америкаас байна. Бүх орноос энэ худалдаанд оролцохоор хурж ирээд байгаа. Азууд ч гэсэн киногоо дэлхийд бус орнд түгээхээр ийм том худалдаа хийгдэж байгаа. Энэ дотор Монгол улсаас Digital Contents гэдэг компани одоо энд харагдж байгаа компани Монгол кинонуудаа зарахаар ирж ажиллаж байна. За сайн байна уу мөхөх? Оо за. Сайн сууж байна уу? Сайн сууж байна. За энэ жил бол дэлхийн зах зээл дээр одоо монголчууд өөрсдөө киног борлуулах гэсэн одоо тийм анхны оролдлого. Бусааны энэ фестивал бол нэг ангитай дэлгэцний одоо киногаараа алдартай ийм наадам. Энэ бол Азийн том одоо наадмуудын тэргүүлэх нь. Тэгэхээр Digital Content энд одоо Монголынхон киног төлөөлж оролцож байгаа нь бас нэг өөр онцлогтой. Ингээд ер нь бол 2 жилийн хугацаанд бас их олон замыг туулж байгаа. Кино наадмын хүрээнд Азийн project market буюу кино наадмын төсөл шалгаруулах арга хэмжээ зохион байгуулдаг байгаа. Энэ бол өөрөө бас тийм том арга хэмжээ. Энэ арга хэмжээнд бол 30 project-ыг шалгаруулж, тэр дотроос Азийн киноны сан бол 13 project-ыг нь бол шалгаруулсан байгаа. Энэ дотор бол 8 одоо project бол одоо кино зохиол бичигт нь бол дэмжлэг үзүүлсэн байгаа. Сангаас мөн 5 төсөлд бол одоо пост продакшн буюу киноныхаа дараа одоо дүрс дуу эвлүүлэх хийх энийг шалгаруулж дэмжлэг үзүүлсэн байгаа. Энэгээр бол бусааны олон улсын кино наадам бол өөрөө юм өөрийнхөө онцлогийг харуулсан маш сонирхолтой энэ төслүүдийг дэмждэг байгаа. Кино наадмын хамгийн сонирхолтой одоо өрсөлдөөний хэсэг бол богино хэмжээний кино байгаа. Энэ богино хэмжээний киноны хэсэгт бол Азийн шилдэг 10 киног шалгаруулж хооронд нь өрсөлдүүлж байгаа. Энэ дээр бол найруулагч Батамгалангийн хуучны сайхан өдрүүд гэдэг кино Азийн богино хэмжээний 10 киноны шилдгээр шалгарч өрсөлдсөн байгаа. Энэ Батамгалан бол 2009 онд бол Азийн фильм академийн кино наадмын хүрээнд болдог академийн сургалтанд суусан төгссөн юм залуу байгаа. Энэ залуу бол энэ кино наадмын хүрээнд дэлхийн Азийн 10 киночтой өрсөлдсөн байгаа. Тэгээ энэ кино наадам өрсөлдөж байхдаа бол бүх кинонуудаа 10 киногоо 5-5-аар нь 2 хэсэг хуваагаад хэсэг дээрээ бол бүх кинонуудын найруулагч нар нь одоо зохиолч нар нь найруулагч нар нь одоо дараа нь тусаа ярилцлагатай байдаг байгаа. Сонирхсон одоо асуултаа энэ кино үзэж байгаа богино хэмжээний кино сонирхож байгаа судлаач тэгээд оюутнууд бүх хүмүүс ирж асуудаг байгаа. Тэгээ энэ дээр бол манай Батамгалан бол Английн залуу бас хамтран ажиллагч Йентэй хамтарч киногоо хийсэн байгаа. Тэгээд энэ ярилцлаганд орсон. Энэ богино хэмжээний киноны одоо үзэгчд бол харьцангуй маш их байдаг. Яагаад тэгэхээр энэ киногоор одоо сурж байгаа хүмүүс болон суралцж байгаа сонирхдаг хүмүүс хамгийн ихэд бол богино хэмжээний кино хийж үздэг байгаа. Тэгээд энэ кинон дээр бол энэ Азийн шилдэг 10 кино нэг дор үзэх бүрэн боломжтой. Тэгээд тэр дотор бол Монголын ингээд өөр улсын хувьд учраас сонирхолтой зүйлүүдээр ажиллах өрнөдөг байна. 18 дахь Бусааны олон улсын кино наадамд Wide Angle-ийн Азийн богино хэмжээний уралдаанд манай кино оролцлоо. Хуучны сайхан өдрүүд тэгээд сэтгэл өндөр байна. Тэгээд бусад кинонуудыг үзлээ. Ерөнхийдөө дараагийн наадмуудад манай кинонууд цаашаа ер нь бол амжилттай оролцох бүрэн боломж байна гэдгийг харлаа. За Монголоос оролцож байгаа 3 киноны дараагийн кино бол бүрэн хэмжээний одоо кино дэлхийн нээлттэй хийсэн байгаа. Энэ кино бол Шарга дааг буюу Yellow Coat гэдэг кино. Хоролт орч найруулагчийн үзэгчид киногоо үзүүлээд дараа нь ярилцлага хийдэг байгаа. Мөн 2010 онд Бусааны фильм академи хоролт орж төгссөн байгаа. Тэгээ энэ дээр сонирхолтой юм болсон нь бол өөр Монголын нэг киногаар суралцдаг эмэгтэй энэ киног нь үзэж тэрнээс ярьцлага авсан байгаа бид нар. Яг Монгол хүнийхээ сэтгэлдлийг хуваалцаж кино үзсэн үү? Манай Монгол үндэстний team сайхан бас
아도 메란 헤르드 김스틀리 세흔 가르가제 MR 바일라 임 세흔 뭐그 우젓 알주저스는 MR 통 바일제나 Одоо ингээд Хусааны олон улсын кино наадмын одоо Монголоос төлөөлж оролцож байгаа Spielberg-ийн одоо remote control асын удирдлага кино бол одоо яг Lotte Cinemat кинод гарахад бэлэн болоод байна. Гол хэсэгт өрсөлдөж байгаа кинонуудыг кино наадмын туршид 3 удаа дэлгэцэнд гаргадаг байгаа. Нэг удаагийнх нь дэлгэцэнд гаргаад кино дууссаны дараа кино судлаа шүүмжлэгчнэр одоо шүүгчнэрт бол тухайн киноны найруулагч жүжигчт нь бол асуулт хариултын юм өрөндөө юм аль биесны арга хэмжээ болдог. Энэ дээр бол манай Бямбагийн киноны одоо гол дүрийн жүжигчин, туслах дүрийн жүжигчнтэйгээ энэ ярилцлаганд оролцсон байгаа. Кино наадмын туршид болж байгаа үйл ажиллагааг сурвалжладаг сэтгүүлүүд болон одоо интернетийн блогчид эндээс бол маш сонирхолтой асуултуудыг асууж энийг цааш нь ингэж дамжуулдаг байгаа. 이렇게 해요. 그다음에 우리 두 분의 배우분들. Одоо улсын кино наадам киногоо төлөвлөсний анхны сэтгэл. Сэтгэл айгүй өндөр байна. Тэгээд сая үзэгчид маш тийм халуун дотноор хүлээж авсан. Өөрийнхөө чадах болгоныг дайчилж ажилласан. Тэгээд ингээ хамтдаа киног хамтдаа бүтээлсэн бүх уран бүтээлчтэй бас энэ зашааны гişлээ баярлалаа гэж тийм. Ямар ч хэсэг өвчтөй өрсөлдөгчдийн нэг байгаа гэдэг. Би бас кинонууд нь үзээгүй. Өнөөдөр сургуулиас ирсэн уран бүтээлчтэй багийнхандаа кино албаныхандаа итгэж байгаа учраас ер нь бол дээгүүр барьсан бахаа. Кино наадмын хүрээнд маш олон тооны одоо хэлэлцүүлгүүд явагддаг байгаа. Энэ дээр бол тухайн киноны сэтвэлсэн хэлэлцүүлгүүдийг бол энэ туршид явагддаг. Энэ дээр бол одоо дэлхийн одоо мастер класс хийж байгаа том найруулагч нар, продюсерууд, шүүмжлэгч нар, судлаач нар хэлж тухайн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ кино наадам бол өөрөө маш өргөн хэмжээнд зохион байгуулдаг. Маш олон салбарттай. Тэгэхээр манай энэ сурвалжж байгаа хэсэг бол тухайн бүх салбарт нь хурж сурвалжлах боломжгүй байсан. Тухайн өөрсдөө оролцож байгаа хэсгүүдтэйгээ л хурж сурвалжилсан байгаа. Энэ гудамж бол Хусааны олон улсын кино наадам зориулж Усан хотын захиргааны зүгээс юм Усан хоттой том гудамж гаргаж өгсөн байгаа. Энэ гудамж бол олон улсын киночдын цугларж одоо гарынхаа хурууныхаа хээг болон өөрийнхөө дуслалынхаа үгийг бичиж үлдээдэг тийм уламжилттай. Жил болгон ирсэн дэлхийн хамгийн шилдэг оддууд болон солонгосын оддууд энэ гудамжинд хурууныхаа хээг болон гарынхаа дарцыг дуслалынхаа үгийг үлдээдэг ийм уламжилттай байна. Дэлхий дээр маш сонирхолтой киногоор алдартай болсон солонгосын найруулагч Тэмкэ Дүкийн дарын алганы хээ байна. Бидний сайн мэдэх Jackie Chan, Италийн кино хөгжмийн зохиолч Ennio Morricone гэх мэт хүмүүсийн алганы хээ байдаг. Энэ жилийн кино наадмын хамгийн онцлогтой шуугиан тарьж байгаа кино бол одоо солонгосын алдарт найруулагч Тэмкэ Дүкийн Миабус гэдэг кино бол энэ наадмын шуугиан тарьж байгаа. Гэхдээ энэ наадамд бол өрсөлдөөгүй зөвхөн одоо дэлгэцэнд гаргасан байгаа. Тэгээ энэнд бол маш онцлогтой болсон. Эндээр бол одоо Венецийн кино наадам гаргаж ирсэн хөлбраас 3 минутыг хассан гэж байгаа. Энэ хасаж гаргах нь бол кино наадмын зохион байгуулагчдын зүгээс хүсэл тавьсан юм байлээ. 알아들었고 제 연출의 방식이나 그 장면에 кино наадмын хүрээнд бол дэлхийн алдартнууд бол маш их ирсэн. Энэ дотроос бол хамгийн алдартай нь бол сайн мэдэх одоо алдарт кино найруулагч Тарантино ирсэн байгаа. Тарантино ирж хэлцүүлэг хийсэн кино наадмын туршид Хусааны олон улсын кино наадмын хаалтын кино бол маш сонирхолтой сонгодог байгаа. Энэ жил бол Солонгосын залуу найруулагчийн Динер гэдэг киног бол сонгож Хусааны кино наадмын хаалтын киногоор сонгосон байгаа. Хусааны олон улсын 18 дахь кино наадмын одоо хаалтын ажиллагаа эхлэх бэлэн болоод байна. Одоо ингээд энэ хаалтын ажиллагаан дээр хамгийн шилдэг бүх кинонуудын тайзан дээр шалгаруулах шилдэг шагналыг гардуулах болно. Одоо ингээд шилдгээр шалгагдсан бүх кино нэр дэвшиж байгаа киноны одоо найруулагч жүжигчид нь одоо энэ улаан хевсэн дээгүүр ирж орж байна. Одоо ингээд удахгүй Монголын 2 кино өрсөлдөж байгаа. Энэ 2 кинон хэн одоо шилдэг болох вэ гэдэг нь тун удахгүй тодорхой болох болно. Олон хоног үргэлжилсэн кино наадмын хаалтын ажиллагаа одоо бэлэн болоод байна. Энэ хаалтын ажиллагаан дээр одоо кинон нэр дэвшсэн кино уран бүтээлчид өөрсдийнхөө багаараа улаан хевсэн дээгүүр алхаж ирнэ. Одоо 40,000 хүний судалтай задгаа том театр шилдэг шалгаруулах
сэтгэл огтлуулсан мөчөө хүлээж идэг. Энэ дээр бол одоо энэ кино наадмын одоо хамгийн шилдэг кино болон кино найруулагчдыг шалгаруулах мөч бол тун удахгүй болох гэж байна. 수상자 발표는 심사위원장이신 락샨 바니에테 마드시가 해주시겠습니다. 네, 시상에는 다음 커뮤니케이션의 최세훈 대표님과 신세계 센텀시티의 김봉수 상무님께서 해주시겠습니다. 18 дахь удаагийн олон улсын Бусан олон улсын кино наадмын шилдэг киног шалгаруулахаар одоо шүүгчдийн бүрэлдэхүүний тэргүүн гарч иж энэ дээрээс одоо аль улсын кино хин гэдэг найруулагчийн кино хамгийн шилдэг болсон бэ гэдгийг одоо зарлж байна. The 18th Busan International Film Festival to winners of New Currents Award are Remote Control, directed by Ayayama Sakiya. Энэ удаа бол Монгол улс түүхэнд анх удаага олон улсын Аз зэргийн кино наадмаас бол бүрийн хэмжээний уран сайхны киногаар Спинбагийн Remote Control алсын удирдлага кино одоо тэргүүн байрын шагналыг хүртэж байгаа нь бол маш гайхалтай сэтгэл огтлуулсан мөч байлаа. Энэ түүхэн үйл мөчийн одоо гэрч бассандаа бол бид нар бол маш их баяртай байгаа. Газар дээрээс нь бид нар хамт энэ шагналыг авсанд бол маш их баяртай байгаа. Энэ шагнал бол Монголын одоо бүх кино уран бүтээлчдийн шагнал байгаа. Энийг бол Монголын кино уран бүтээлчдүүд бүгдээрээ хүссэн хүлээж ирсэн. Энийг бол одоо манай Спинба энэ Remote Control гэдэг кино бол Монголд авчирч чадлаа. Олон жил явсных Монголын кино хамгийн гол нь ингээд дэлхийн түвшин дээр гарч иж гэдэг маань их сайхан хэрэг. Тэгээд алтан сүлтэй байхыг л хүсэж байна да. Араасаа олон хүн яваад олон шагнал авах болтугай. Кино өөрөө айгүй энгийн түүх байгаа. Гэхдээ энэ киноны түүхнийх нь артлт нь бас өөр санаанууд байгаа гэж бодож байна. Тэгээд энэ маань яг нэг 16 орчим насны хүү өөрийнхөө амьдралын хамгийн чухал шийдвэрийг хийж байгаа тухай гарна. Хүүхдийн дүрээр л өөрийнхөө Монголын нийгмийг л төлөөлүүлж харуулж байгаа ухаантай юм л да. Тэгээд ерөнхийдөө юм бүхэн бид нар нийгэм өөрчлөгдснөөс болоод бид нар шал шинэ нийгмийн үнцэнтэй болох гэж оролдож байгаа. Тэгээд энэ үнцэнээ бид нар бас хараахан зөв тодорхойлж чадахгүй бодлоод байх шиг байна. Тэгэхээр яг энэ тухай энэ кино өгүүлэх байх гэж бодож байна. Алсын удирдлага киноны түүх бол маш энгийн түүх. Киноны гол үйл явдал Улаанбаатарын ойролцох жижигхэн өртөөнд амьдардаг цог хүүгийн эргэн тойронд өрнөх боловч үнэндээ хүн бүхэн цаг ямагт тохиолдож байдаг сонголт хийх тэр мөчүүдийг энэ кинонд харуулна. Цог хүү хэрхэн ямар сонголт хийхийг энэ кино бол маш сонирхолтой хэлбэрээр өгүүлж байгаамаа. Хуучны сайхан өдрүүд богино хэмжээний кинонд дэлхийд соёл иргэн шилд мөксөн үед хүчтэй нь хүчгүйгээ дийлэх дүрм үйлчилж байгаа. Сайн өгш. Хүч чадал юун дээр оршихыг эсрэг тесрэг хоёр залуугийн түүхээр харуулахыг зорьсон. Бид ямар ирээдүрөө явж бидний юу хүлээж байгааг төсөөлшгүй. Гэвч бид нар өнөөдөр магадгүй хуучны сайхан өдрүүдэд амьдарч байгаа ч юм илүү гэдгийг найруулагч энэ киногоор харуулахыг зоржээ. Шарга дог кинонд монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг болох хүн байгалийн шүтэлцээ, хүн байгалийн шүтэлцээгээр дамжуулаад эцэггүй хоёрын нандин харилцааг харуулахыг зорьсон. Энэ бол монголчуудын ахуй амьдралыг маш энгийнээр харуулсан. Монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг болох морио дээдлэх уламжлалыг энэ киногоор харуулахыг зорьсон болно. Энэхүү кино наадамд монголчууд 3 киногаар оролцлоо. Шарга даг кино бол албан ёсоор сонгогдож одоо энэ кино наадам дээр нээлттэй хийлээ. Богино хэмжээний киноны төрөлд хуучны сайхан өдрүүд кино, Азийн шилдэг 10 богино хэмжээний киногоор шалгарлаа. Одоо алсын удирдлага кино бол
хамгийн том шагналыг тэргүүн байрын шагналыг хүртлээ. Энэ шагналыг бол хүртсэн нь бол тухайн найруулагчийн өөрийнх нь одоо авьяас чадвар, хүч хөдөлмөр, олон жилийн хөдөлмөрөөр зарцуулж кино урлаг зүтгэснийг минь бол одоо дэлхийн үнэллээ. Дэлхийн үнэлж байгаа энэ найруулагчийг үнэлж энэ найруулагчаар дамжуулаад Монголын киног бол дэлхийд үнэллээ. Тэгэд энэ шагналыг авсан кино наадамд оролцсон бүх уран бүтээлчтэй, киног бүтээсэн бүх уран бүтээлчд нь бол одоо Монголд байгаа бүх уран бүтээлчдийн нэрийн өмнөөс энэ кино уран бүтээлчдэд маш их баярлалаа. Энэ шагнал маань цаашдаа маш олон кино наадмууд Монгол киног дэлхийн давцанд гаргах болгон сүлтэй шагнал байх болтгой гэдэг ерөөлөөр энэ нэвтрүүлгээ өндөрлж байна.